Сайн байцгаана уу телевиз үзэгчдээ. Боловсрал соёлын газрын дэргэдэх боловсрал студиэс арга зүйчийн цаг цуврал хичээлийг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаараар Монгол хэл уран зохиолын стандарт, мэрэгжлийн багш нарын арга зүй, тэргуун туршлагыг сурталчлах, суралцагчдын чадварыг хөгжүүлж байгаа арга туршлагыг нэвтрүүлэх зорилготой зохистой аялгау цуврал хичээлээ бэлтгэн хүргэж байна. Та бүхэн хичээлдээ анхаарлаа хандуулна уу? Монгол бичиг Монгол үндэстний дархан өмч, дэлхийн соёлын салшгүй хэсэг, Монголын оюуны сэтгэлгээний гайхамшигт эндэр. Тэгээ өнөөдрийн манай хичээлийн Монгол бичгийн гайхамшиг булангийн хүндэт зочноор энэрэл зохицолборын сургалтын менежер, Монгол хэл уран зохиолын багш Эрхэм сайхан маань оролцож байна. Манай Эрхэм сайхан Монгол бичгийн гайхамшигын талаар сурагч, эцэг эхчүүд, нийт үзэгчдтэй санал бодол, арга туршлагаа хуваалцнаа. За, та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За, би энэ Монгол бичгийн гайхамшиг булангаар та бүхэнд энэ Монгол бичгийг одоо хэрхэн яаж уран одоо тансаг сайхан бичдэг вэ? Энэ сурагчид, оюутнуудын одоо бичиж байгаа байдал, багш судлаачид уран бүтээлчдийн хийж байгаа ажлуудаас товчхон танилцуулах болно. Тэгэхээр олон мянган жилийн түүхтэй энэ Монгол бичиг бол манай үндсэн одоо унган соёлын нэг. Тэгэхээр энэ одоо соёлоо суралцах, сургах, энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бол одоо багш нар болоод сурагчид, оюутнууд, судлаачид бол их зүйлийг хийж байна. Тэгэхээр Монгол бичгийн гайхамшигын булангаар бид Монгол бичгийн уран бичлэгийн одоо төрлүүдээс голлон одоо ярих болно. Тэгэхээр Монгол бичгийн энэ бичлэгийн хэв маягийг бол үндсэн 4 хэсэгт хуваажуулж байна. За, нэгдүгээрт нь бол хичээнгүй бичиг. За, хичээнгүй бичгийг бол хүн бүхэн одоо бичдэг. Одоо анх одоо бичиж сурч байгаа хүмүүсээс эхлээд одоо ингээд хичээнгүй бичгээс эхэлж байна. За, хоёр дахь нь болохоор нилээд сурсан хүмүүс бол гүйлгэн бичлэг гэж. Энэ бол нилээд тийм дадамгай бас одоо их гарах хэвээр ингээд сайхан бичих. За, гурав дахь хэв маяг нь болохоор бүр одоо төгс үйлдвэр сурчихсан хүмүүс татлаган бичих гэж. Татлаган бичиг бол маш гайхамшигтай хурдан бичдэг одоо дэлхийд тосгүй одоо хурдан бичлэгээр одоо гайхаж байдаг. За, дөрөв дэх нь болохоор одоо миний одоо голлох ярих сэдв уран бичлэг. Тэгээ уран бичлэгийг бол бид дотор нь одоо бас үндсэн 2 хэсэгт хуваажуулж байгаа. За, эхнийх нь болохоор эвхэж бичих гэж байна. Эвхэж бичих гэдэг нь болохоор дараа бид жишээ юм дээр тодорхой ярина. Эвхэж бичих гэдэг нь болохоор тэр тухайн үсгийн зурлаг дүрсүүдийг тодорхой хэлбэрт оруулаад одоо дүрсээр илэрхийлээд утга санаагаа давхар илэрхийлсэн байдлаар бичих. За, хоёр дахь нь болохоор дүрс үүс гэж бичих гэсэн. Дүрс үүс гэж бичнэ гэдэг нь болохоор тухайн бичиж байгаа зүйлийн агуулгыг дүрсээр илэрхийлээд өөрөөр хэлбэл түүнийг харсан Монгол бичиг мэддэг хүн ч мэдэхгүй хүн ч за энэ бол нэг ийм юмны тухай бичжтэй гэдгийг бол гаднаас нь хараад мэдхээр ийм одоо өргөн боломжтой гайхамшигтай давуу талтай. За, тэгэхээр эвхэж бичихээ бас дотор нь бол 3 хэсэгт хувааж байгаа. За, нэгдүгээр нь болохоор угалзлан эвхэх гэж. За, угалзлан эвхэх гэдэг нь болохоор ихэвчлэн тойрог дотор багтааж. За, тойрогоос өөр бас дүрсүүд чөлөөтэй бичиж бас болно. За, энэ угалзлан бичихийг бол практикт одоо үндэсний дээр бичиг үсгийн одоо хэрэглээний түүхээс харах юм бол ихэвчлэн тэр гоёл чимэглэлийн урлагт. Жишээлбэл одоо сар шинийн баяр, одоо шашны төрийн одоо том цэнгэл найр наадамд бол тэр хос уян гэдгийг хийдэг байж. Хос уян гэдэг нь болохоор мөн одоо тэр угалзлан бичээд одоо мэдэхгүй хүн харахад бол зүгээр нэг торгоны хээ шиг одоо их сайхан дураа итлэн сайхан бичсэн. За, тэрийг агуулгын тайлаад унших юм бол үнэхээр одоо их тийм өрөөл бэлэгдлийн чанартай одоо ийм өксүүд байдаг. За, хоёр дахь нь дөрвөлжлэн эвхэх гэж байна. Эвхэхтэй дөрвөлжин одоо тэгшөнцөгт одоо квадрат дүрсүүдэд багтааж эвхсэн байдаг. За, гурав дахь нь болохоор энэ хоёрыг хосолсон хэлбэр байж болно. За, дүрс үүс гэж бичихийг бол дотор нь бас 2 хувааж болно. Үгээр дүрс үүс гэж. Ерөөсө ганцхан үг бичээд тэр нь бол дүрсээр илэрхийлсэн. Тэр үгийнхээ одоо цаад утга агуулгыг илэрхийлсэн. За, нөгөөх нь болохоор эхийг одоо эвхэж бичих. Эхийг одоо тэр дүрс үүс гэж дүрсэд багтааж, дүрсийг багтааж бичих. Ийм одоо хэлбэрүүд байна. Тэгээд одоо бүгдээрээ жишээн дээр одоо тодорхой. За, Монгол бичгийн уран бичлэгийг бид
сая одоо ангиллыг нь танилцууллаа. Энэ одоо эхний хэсэгт болохоор бид тэр үгийг дүрс үүсгэн бичих. Тэгэхээр одоо эхнийхтэр бол унаг гэсэн үгийг бичсэн байна. За тэгээ унганы одоо ерөнхий төрх байдлыг харагдаж байдаг. За энэ дээр чон гэсэн үг байна. За энэ ч хэсэг нь одоо эхний хэсэг нь болохоор чоны толгой хэсэг. За тэгээд одоо дээшээ хараад уйлж байгаа чоны. За энэ морь гэсэн төрс. За энэ бол манай багш нар хүүхдүүд сайн мэднэ. Морийг одоо бичсэн байна. За энэ одоо дээлг өхөл нь одоо хийсэн. За энд болохоор тэмээ гэсэн. За энэ Т хэсэг байна. За энд одоо Э хэсэг. Тэгээд тэмээ Г. За нөгөө им үсгний одоо гэзэг нь нөгөө уртлын бүх болгож. За ингэ хэвдэж байгаа юм. За энэ хоёр дараагийнх нь болохоор дахиа гэсэн үг байна. Ерөөсөө энэ дахиа гэдэг үгийн бичлэгийн бүх үндсэн одоо юунууд нь болохоор дахианы би эргэтэн болсон. Нэг хөл дээрээ зогссон гэсэн. За энэ дараагийнх нь болохоор хүүхэд гэсэн. Хүүхэд. Амлж байгаа хүүхдийн дүрс байна тийм ээ. За ингээд хүүхэд гэсэн. Тэгэхээр нэг үгийн хүрээнд одоо тухайн үгийнхээ цаад утга агуулга ерөнхий дүрслэлийг гаргаж ингэж бичдэг. За дараагийн хэсэг нь болохоор энэ за нөгөө уран бичлэг. Тэгээ дүрсжүүлэн бичих. За их хүчгийн одоо хоёр үндсэн хэв бол яг энэ дээр харагдаж байна. За энэ угалцлан бичих гэдэг нь одоо энэ дугуй тойрог дотор багтаагаад бичсэн. За энд мөн байна. Тойрог дотор. Тэгвэл дөрвөлжлөн бичнэ гэдэг нь болохоор энэ. За энэ. Тэгэхээр энэ бол танилцуулга гэсэн үг. Танилцуулга гэдэг. За тэгээд энэ ангийн сурагчдын овг нэрийг тойруулаад ингэ биччихсэн. Овг нэртэй бичсэн. За энэ хоёр дахь энэ бичлэгийг харъя. За энэ болохоор нацаг дорж гэсэн үгийг дөрвөлжлөн ивэх гэсэн. Нацаг дорж. Ер нь энэ дөрвөлжлөн ивэх бичлэг бол ихэвчлэн албан хэрэгтийн хэрэглэж байсан. Тамга тамдаг бичих. За хувь хүний нэрийн тийц, хувийн тамган дээр бол голлон энэ дөрвөлжлөн ивэж байсан. За энэ нацаг доржийн яруу найргийг мөн одоо энэ зохиомж үүсгээд нарны хэлбэрт оруулаад ингэж бичсэн байна. За нацаг доржийн одоо алс газар сурхаар одоо гэж. За дараагийнх нь энэ. За мөн одоо тэр энэ хоёрыг одоо хосолсон хэлбэр байна да. Энэ дөрвөлжлөн бичсэн байна. За мөн угалцлан бичгийн одоо дээд хэсэг нь. За энийг ерөнхийд ингээ харах юм бол нэг уран барилга байшингийн дүр төрх харагдаж байгаа. За уншаад нарийн үзэх юм бол Чингис хааны бунхан гэсэн ийм үг гарч байна. Чингис хааны бунхан. Тэгэхээр энэ ордост байдаг одоо Чингис хааны онгон, Чингисийн онгон гэж ярьдаг, Чингисийн бунхан гэж ярьдаг. Энэ одоо уран барилгын ерөнхий одоо гадаа төрх энд одоо шингэсэн байх жишээтэй. За энэ одоо бас дөрвөлжлөн ивэх. За дунд нь болохоор одоо бас угалсан ивэхээс оруулсан байна. Энэ одоо бас уран бичлэг байна. За энийг уншихад бол нэлээд төвөгтэй. За энэ бол яг дэлхийн хүүхдийн утга зохиол гэсэн. Дэлхийн гэдэг нь энэ дэлхийн. За хүүхэд гэдэг нь энэ хүүхэдийн утга зохиол гэсэн үг. Тэгээ энэ дунд нь болохоор бас дэлхий гэсэн одоо утгаараа одоо дэлхийн бөмбөрцгийг оруулаад за дунд нь болохоор утга зохиол номтой холбоотой дэлгээтийн номыг зохиомжлон дүрсэлсэн байна. За энд болохоор уран бичлэгийн бас нэг гайхамшигтай хэлбэр уран зурагтай илүү ойрхон болж ирж байгаа. За энэ өөр одоо нааша 5-3 байдлаар хийсэн. За тэгээд энэ цавчим хаднаа 100 жан мөс хөлдсөн боловч цэцгийн мөчөр бас чаан гэсэн. Тэгэхээр энэ цавчим хаданд одоо тэр мөс хөлдөөд ингээ хайлаад урин цаг ирээ тийм ээ. Тэрний цаанаас одоо цэцэг навч нахаагаад илгээд ингээд гарсныг бол одоо ингэ амьд юм шиг бодтой юм шиг гэж бичсэн. Тэгээ одоо энэ хаднаа гэдгийн тэр болохоор энэ яг модны мөчөр шиг. Энэ мөчөр гэдэг үг бол яг тэр чигээрээ мөчөр болсон. За ганган. За энэ. За уран бичлэгийн бас нэг одоо сонин хэлбэр бол энэ эхийг дүрсэд багтааж бичих. Эхийг дүрсийг одоо багтаан бичих. Дүрсэд багтаах, дүрсийг багтаан гэсэн ийм хоёр янз. За жишээ нь энд бол за сумогийн их аврагад давтарч байна. За энд Монголын газрын зураг байна цааталт нь. За энд болохоор аргалын утаа бүргэлсэн гэдэг. Би Монгол хүн гэдэг гайхамшигтай шүлэг үү. Чимтийн Чойжлын чимжийн зохиосон би Монгол хүн шүлэг. Тэгэхээр энэ бол яа харахгүй одоо Монголын ард түмний нэрийг дэлхийн тавцнаа гайхуулж байгаа, алдаршуулж байгаа сумогийн хүч даврагыг одоо төрсөн нутгийнх нь одоо юм дээр дүрсэлсэн байх шээ. За энд
Энд мөн одоо бичлэгийнхээ хэлбэр дотор дүрс багтаа. Өөрөөр хэлбэл одоо энэ бичиж байгаа зүйлийнхээ агуулгыг энэ голд нь одоо дүрсээр илэрхийлсэн. Ийм одоо бичлэг байна. За энэ бол одоо Монголын ард түмний шүтэн нэгдэж чанарын хэсэг бурхан. Нийтүр. За энэ дотор нь болохоор юу ütсэн бэ гэхээр авах гээхийн дөрвөн мөрт гэсэн одоо бурхан шашны сургаалын зохиол. Авах гээхийн дөрвөн мөрт одоо сургаалын зохиолыг одоо ингээд бичсэн байх шээ. За энд бол их бүтгэн байна. За энэ бол одоо ногоон дэрх тийм ээ. Ногоон дэрх. За энэ дотор нь болохоор ногоон дэрхийн туужийг мөн одоо энэ юу дэвсгэр болгож ингэж бичсэн байна. За энэ бол саяын энэ бидний энэ хоёр жишээ энэ одоо өмнөх жишээнүүд болохоор дүрсийг багтааж байсан бол энэ болохоор дүрсэд багтааж бичих. Тэгэхээр хоёр өөр юу болж байна тийм ээ. Дүрсэд багтаагаад. Жишээлбэл энэ бол аргал уулзад одоо ямар амтан байдгийг хаана амьдэрдгийг одоо хэдэн төрлийн аргал байдгийг гэдгийг одоо холоос харахад бол энэ ерөнхийдөө аргал гэдэг төрх нь бол харагдаж байгаа жишээ тийм. За энийг зэрэгцүүлээд одоо дүрсэд багтаах, дүрсийг багтаах гэдэг нь энэ хоёр. Энэ нь болохоор дүрсэд багтааж бичсэн байдал тийм ээ. Сайн. Тэгвэл энэ нь болохоор дүрсийг багтаачихсан. Аргалынхаа дүрсийг батаагаад тексттэй гадуур нүцсэн. За ийм одоо. За энийг бас хосолсон хэлбэр байж болно. За энэ морин хуурын содраас. За энэ одоо өвгөн хуурч гэдэг одоо уран зураг. Уран зураг. За энэ Монгол гэрийн тухай. Монгол гэрийн. За энэ одоо яруу найрагч Тонцгийн Бадарчин Тэмээ шүлэг. Одоо болорцом авч байсан юм шиг. Гэх мэтэр энэ Монгол бичгийн онцлог одоо тэр давуу талыг ашиглаад уран зохиол болоод уран баримл, уран зураг, уран барилгатай холбож ингэж хийж одоо өргөн боломж байгаа. Жишээлбэл одоо Чингис хааны бунхан энэ бол уран барилгатай холбогдож байна. Энэ болохоор уран баримлтай холбогдож. Жанар айсаг. За энэ ногоон дэрх. Тэгвэл энэ бүр уран зурагтай холбогдож байна, тийм ээ. Энэ уран зураг байна, энэ зураг байна, энэ зураг. Гэх мэтэр ингэж бичих одоо өргөн боломжууд байдаг. За тэгээд энэний дараачийн хичээлүүдээр энэ бүгдийг нь тус тусад нь онцлогыг нь аваад бас дадлага ажилтай ингээд одоо хичээл маань үргэлжилнэ. Сурагчдын шилдэг бүтээлийн дээж буланд 26 дугаар сургуулийн 6 б ангид сурагч Батагийн Нямтөр оролцож байна. Манай Нямтөр маш их авьяастай. Эхлээд сургалтын зохион байгуулж байгаа багш нарын маань гол зорилго бол ирээдүйд болсон хүүхэд багчуудаа чадваржуулахад оршдог юм аа. Тэгээ манай Нямтөр өнөөдөр маш их бэлэгтэй ирсэн байна бидэнд. Тэгээ 9 сарын 24-нд одоо хичээл дээр хийсэн би төрмөр байна ээжээ гэдэг зохион бичлэгтэйгээр ирсэн байна. Тэгээ Монгол бичгийн хаан дэвтэртэй, тэгээд одоо шүлгийн хаан цомогтой өрөлдсөн ирсэн байна. Нямтрын энэ медаль бас их содон медаль харагдаж байна. Энэ хизээ авсан медаль Нямтраа? 2008 онд сая Алтан үсгийн баяраар Монгол бичгээр орж 2 дахь байранд орж. Оо, манай Нямтар үндэсний бичгээр бас үеийнх нэг манлайлан явж байгаа ийм шилдэг сурагч. Тэгээд манай Нямтар одоо би ээж төрмөр байна гэдэг зохион бичлэгээ та бүхэнд уншиж сонирхуулнаа. За сайн тод. Сайн байна уу ээжээ? Таныхаа гидсэнд ийм том болтлоо зөндөө удаан байсан болохоор та минь ядраад бас даахгүй хэцүү байгаа болов уу? Хүүн сайн. Таны эцснийг идээд уусныг уугаад л том болж ин доо. Нэрээ ээжээ та хуурай хоол талах идчихээ араас нь заавал цай уугаарай. Ундаа бол бүрт сайн. Чихэр их хамттай юм байна лээ. Би таныг бас аав ихчийг уурлахаар их айдаг шүү. Би яагаад уйлдаг. Нулимс их гашуу юм байдаг тийм ээ. Би мэдсэн шүү. Таны хүү ухаантай байгаа биз? Ээжээ, хүний амьдрал ямар байдаг бол таны гидсэнд гоё л байна. Хүн бүр эрхлүүлээд л бас гоё юм идээд л та минь дуулж шүлэг уншаад л ээжээ би жинхэнэ хүн болж аав та хоёртой очмоор байна. Хүүхдийн дуу, часхийн дуугарч хорвоо дахин нэг нь шинэ хүнийг тосон авлаа. Их хур хоёр хамгийн амгалан тайвнаар унтцгаана. Ингээд л шинэ амьдрал, шинэ орчин, мэдрэхүй, сэрхгүй, хүртэхүй юм бүхнийг ойлгохыг хичнээн их хүсэж байна вэ. За, Нямтөрдөө маш их баярлалаа. Энэ зохион бичлэг ямар гайхамшигтай, ямар агуу бяцхан одоо сурагчийн маань сэтгэлээс гарсан чин сэтгэлийн үг байлаа. Ээжээ би дахин төрмөр байна. Нямтөрөө шүлгээ чи хэдэд бичдэг вэ яг? Зав гарах болгонд л бичдэг. Чөлөө цагаараа
мэдгүй тий. За хичнээн шүлэгтэй байна одоо. Одоо мэдгүй. Таг алдсан уу? Тэгтэр дээр асаа. Бас өмнөх төвтөртэй юу тий. Аа. За Монгол бичгээр бас гоё хичээнгүй гоё бичдэг юм байна. Монгол бичиг сурахад ер нь бэрхшээлтэй юм байна уу? Яг нэг ойлгочвол тэгэл. Цаашаа бас. Маш гоё бичдэг юм шүү дээ тий. Уран бичлэгээр бичиж байгаа юу? Уран бичлэг ээ. Аа. Юу бичиж байгаа. Аа. Олимпиадта бас бие дааж бэлдэх үү? Үгүй. Ээж аав нь туслах уу? Манай багш удах багш. Юу бид нэр олимпиад орох байгаа хүмүүсээ авч орой нэг хичээл тасны дараа авч үлдээ тэгээ давтдаг. Аа. Танай ээж аав монгол бичгээр одоо сайн уншиж бичдэг үү? Тэгтээ уншична. Унших уу тий? Аа. Манай ням баярт өөр ямар авяас байдаг вэ? Ийм олон медалыг одоо яг ямар чиглэлээр авсан бэ? Энэ медалуудыг юу дандаа дуулж авсан. Тэгээд шүлгээр нэг медаль авсан. Алтан медаль авсан юм уу? Уран жиргээ болор үгүй нөөний номын гэгээмүр гэдэг нэг хүүхдийн төлөвлөлт өгсөн юм. зохион байгуулсан шүлгээр уралдаанд орсон юм уу тий? Аа. Тэгээ бус медалууд нь дандаа дууны медалууд. За энэ одоо яг танилцуулга. Танилцуулга юм уу тий? Дуугаар авсан. Аа. Энэ танилцуулгын дотор чи хамгийн одоо үнэтэй танилцуулга нь аль гэж бодож байна чи? Багштай нэг үзүүлдэ. Үзэгчтэй бас хоёлаа үзүүл. Хамгийн их хүч гаргаж авсан одоо өргөмжлөлөө. Руу ганцаар очив. Оо, энэ юуны тэмцээн? Яа. Дэлхийн зөнгөөс байгуулсан зөнгөө одод гэдэг хүүхдтэй улсын оролдоо байт. Аа. Тэгээ хоёрдугаар яриад. Дүүний уралдаан уу тий? Аа, за. За, энэ өргөмжлөлийг бас үзэгчтэй танилцуулъя. Ням төрийн Дэлхийн зүүн олон улсын байгууллагаас уламжлал зохион болов зөнгийн одод хүүхдийн урлагийн 4-р наадамд амжилттай оролцож 2-р байр эзэлсэнд энэ өргөмжлөлийг олгосон юм байна. Хүүхэд бол их дэлхийн амьд цэцэг юм аа гэж. Үнэхээр гоё уралдаан тэмцээнд оролцож 2-р байранд орж ирсэн байна тий. Манай нямтөрд энэ жижигхэн биендээ багтахгүй их авьяас оршин байна. Дуулдаг, шүлэг уншдаг, эссе бичдэг. Одоо тэгээ бас уран зурдаг юм байна. Тэгээ энэ зургаас нь та бүхэндээ бас танилцуулж байна. Өнөөдрийн шилдэг бүтээлийн дээж сурагчдын булангаар 26 дугаар сургуулийн 6-гийн Б ангийн сурагч Батагийн ням төр оролцлоо. Ням төрдөө цаашдын сурлах хөтөлбөр урлаг спорт их амжилт хүсэн өрөөё. Амьдралд буяар өөрийн гэгээ нарнаас үчийн бүрийг болтол халгаж туулах амьдралын халуун зүрхэн дэх нухчаанд хатан бүүе аялсан ижигээн бүү зовоогоор үнэн зүвд нууцлагдсан амьдралд бүү яараарэ түмний дундаас өөрийгөө ганцхан гэж бүү бодо инээ дээр дүүрэн жаргалын оронд энхэн биемэн байн гэж төсөөлөө шаргалтан туяарах нарны зааг дээр шүнжин бидэрдэх одод гэж бодо тэнгэрт дүүлэх амгалан тагтаа шиг их чөлөөтөө гэж өөрийгөө сан жаргал зовлон нээлжилсэн амьдралд чи бүү тэмүүлээ сөөдөр аргацсан ээжим нь сэтгэлээс гарсан бүү юм сэвлэгтэй өрийнхэн заяанд нь сөөдөр ирж хвээ гэж үргээдэг юм санаандаа шивсэн аялгуун саранд хүртэл мөнхөрч санчигныхан усанд нуугдсан хэрөө хүртэл сайхан үрийг нь сэрээж хвээ гэж мэддэг юм аа бүү аялсан бүсгүйн дууг сонсох гэж бүтэн сартаашин хагас болж мэлмэрдэг юм бүсгүүн зайг талцсан нүдэн нуурын ус бүлээн бол сэтгэл дотор нь дулаацдаг гинэ
хайр аргацсан ээжийн минь сэтгэлээс гарсан бүүвэн хайртай өрийнхэн заяанд нь хагцал ирч хвээ гэж үргээдэг юм хоймортой шивсэн аялгуун наранд хүртэл мөнхөрч харцныхан талмайнд нуугдсан инээд хүртэл хөөхөн үрийг нь сэрээчгүй гэж имээдэг юм аа. Бүү аялсан бүсгүй дууг сонсох гэж бүтэн улсын минь уус өндөлцөж хондог юм. Бүсгүйн заяаг толсон нүдэн нуурын ус бүлээн бол сэтгэл дотор нь дулаацдаг гинэ. Бүү аялж хонсон ээжийн шөнийн тэнгэрийн одод борхон үрдэн атаархаж эрхэлж хондог гин. Бүү аялж хонсон ээжийн шөнийн тэнгэрийн бурхад бойтогтой үрдэн нэлхарч хоргодон ивэдэг юм. Бүүэн дуу сонсон үрийн заяанд бүтэж ивэлхийн сүл оршиж байдаг юм. Аяар аргадах ачид ээжийн бүүэнд амар амгалангийн хүрд нар зүү иргэдэг юм. Зөөлөн бүүэлэг замбуулангийн бүүэнд зүм бэлгийн өвдөш шингэж байдаг юм. Элбэн таалах их хатны бүүэнд эрхэмсэг бүсгүй хар оршсон байдаг юм. Бүүэ. За манай монгол хэлний боловсролын гол зорилго нь болохоор нийгэм ахуйн янз бүрийн орчинд ам ба бичгийн хэлээр соёлтой ухаалаг харьцах мэдлэг чадвартай их хэлнийхээ баялаг сайхныг ашиглан бахархах төдийгүй түүнийг хэрэгжүүлэх цогц чадамж бүхий эргэн төлөвшүүлэхэд оршдог. За энэ бичгийн соёл гэдэг дээр бол хүн сайхан бичих, ярих энэ бүгд ордог. За энэ бүгдийн нэг чухал гол юу нэгдгүү гэхээр энэ сайхан бичих явдал байдаг. За энэ сайхан бичих явдал бол сурагчийн маань гол үүрэг. Тийм учраас би сурагчдыг сайхан бичүүл сургадаг. Сайхан бичихэд юу голоо анхаарах вэ гэдэг дээр эхлээд бол сурагчтай дэвтэртэйгээ хэрхэн харьцах тал дээр зөвлөгөө өгдөг. За энэ нь бол сурагчийн дэвтрийн хаягийг бүрэн зөв бичихээс эхэлдэг. Дэвтэр бол миний нэрийн хуудас гэдгийг сурагч байнга санаж байх хэрэгтэй. За дараагийн удаад нь бол сурагч маань юуг анхаарах хэрэгтэй вэ гэвэл нэг өнгийн бэхээр бичих хэрэгтэй. Гэхдээ үзэг юм уу? Үзгэн балаар бичих зохистой байдаг. За дэвтэрт 2 мм шугамыг бүдэгхэн татаж тэрхүү шугамдаа багтааж бичвэл үсгийн хэмжээ жигд зохистой болдог. За ойролцоо бичлэгтэй үсгүүдийн зурлагыг бичих, үсэг хоорондын хэмжээг харьцуулан тайлбарлаж өгөх нь элемент бичиглэлийг зөв гаргахад чухал байдаг. За ингээд би бол өөр төрөлх хэлнийхээ хичээлийг заадаг багш хүний хувьд бол сурагчдад дэвтэр тавих шаардлага үсгийг хэрхэн яаж зөв бичих тал дээр бол нэлээд анхаарч ажилладаг. За энэ дээр жишээлбэл би сая ойролцоо зурлагтай үсгүүдийг хэрхэн яаж бичих тал дээр хэлсэн. За тэгвэл энэ О үсэг Ө үсэг гэдгийг их сайхан бичүүл сургаснаар энэ А, Б, Д, В гэсэн ийм ойролцоо зурлагтай үсгүүдийг зөв бичиж сурдаг. За И үсгийг зөв бичснээр сурагч маань иш үсэг, И үсэг, Ц, иш, Ч, Им, О, Ү зэрэг үсгүүдийг бичдэг. Ингээд хүүхдүүдийг бол зурлагын ойролцоо зурлаг ойролцоо үсгүүдийг хэрхэн бичих үү, үсгийн хоорондын хэмжээ харьцаа ямар байх гэдэг дээр бол нэлээд анхаарч ажилладаг. За ингэж ажилласнаар хүүхдүүд маань би бол цэвэр сайхан бичгтэн гэдэг энэ сайхан бичдэг хүүхдүүдийнхаа ийм тусгай ном ийм болгож гаргасан байдаг. Энэ хүүхдүүдийн маань бичгийн хэвнүүд энэ байна. Тэгээ хүүхдүүдтэй би энэ цэвэр сайхан бичснийх нь бичсэн хүүхдүүдтэй юм өөрийнхөө нэрийн хуудастай юм батламжийг өгдөг хүүхэд бүрд. За ингэснээр энэ хүүхэд маань урамшиж илүү сайхан бичих
одоо хүсэл эрмэлзэлтэй болдог. За багш нартай анхааруулж хэлэхэд одоо сурагчдынхаа багш хүн бол одоо сурагчийн одоо бахархан дуурах эрхэм хүн нь болдог. Ийм учраас бол багш хүн сурагчийнхаа дэвтрийг одоо байнга үзэж шалгаж самбарт бичихтэй бол эмгцэгцтэй их сайхан бичих нь бол одоо сурагчтай үлгэр дуурайл болно. Ийм учраас бол багш нар сурагчийнхаа дэвтэртэй байнга харьцаж өөрсдөө одоо эмгцэгцтэй сайхан бичвэл сургах юм бол хүүхдүүд чинь таныг дуурах болно гэдгийг энэ хичээлээр би одоо үзүүлж байна. Зохис даялгууд цуврал нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.